тэр өндөг жимс ч одоо ямар манах ч одоо цөөвн чинь нэг сард нэг удаа идвэл их юм тансаг хэрэглээ болцсон айл чинь тэр сургууль тийм мэрэгчлэр сурч байгаа одоо тэдгээр курс энэ гэж ярихаар хүүгээ бодохоор бүр ирэхгүй өрөвдөд би ингээ хүүгээ аллаа ичсэн да гэж бодохоор харамсмаар санагдаад идэг. Одоо тусламж гоо нэхэр бас муухай юм да. Хүний төлөө амьдарч байгаа юм шиг. За сайн байцгаана уу залуучуудаа. Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За сая бичлэгэн дээр гарсан одгөрлөгээд их чинь видеог та бүхэн Facebook-аас үзсэн бах. Энэ болохоор TV телевиз 1 жилийн өмнөх сурчлага юм байлээ. За тэгээ би 2 хоногийн өмнө нэгт бичлэгийг одоо олж үзлээ. Тэгээд өргөдлөөс нэгчтэй хүнд өвчтэй ч гэсэн айгүй тийм дайчин их юм шиг надад санагдсан. Тэгээд өнөөдөр баярын өдөр учраас сюрприз өргөж би дотроо бодлоо. Тэгээд ягаад сюрприз барья гэж бодсон гэхээр бас ээжээсээ би хоол амьдраад 5 жилийг үтсэн байна. Тэгээд бас өнөөдөр ээжигээ орлуулад тэр ихчтэй яг сюрприз барья гэж бодсон байна. За ингээ хэдүүлээ. Гарцгаая сюрприз барья. Гэр нь тэнд байдаг гэж тэр уулан дээр байдаг гэр гэж байна. Тэгээ амтаач би гэрийг нь олчлоо. Тэгээ одоо энэ хавийнхаа хүмүүс асуужаад хүүхдийн дугаарыг олё гэж бодож байна. Бичлэгнээр 3 хүүхэдтэй гэж ярьсан. Тэгээд дунд хүүхэд нэрээ өгж байгааг би харсан. Тэгээд одоо энэ хавийнхаа энэ хажуудлын хашаа машины хүмүүс рүү орж агаад хүүхдийн нуцны дугаар байна уу? Ер нь хүүхэд нь хаана байдгийг гэдгийг нь олоод яс хүүхдэд нь хийж уулзаах юм. Тэр энэ 94 тэгнэт 94 Гэрэлэгчийн хүүхдийн дугаарыг нэг дугаар хамт оллоо тэгээ хэдүүлээ залгаад үзье яг одоо. Бүүвэ. Бэнэ. Сайн байна уу хэнэ? Сайн байна хэм бэ? Оо би тий од гэрэлэгчийн хүү бүүвэ мөн үү? За ямар ч тач хүүтэй нуцаараа ярьчлаа одоо тэгээ хэдүүлээ хүүрөө нь явцгаая. Тэр 3 цаг гээд уулзъя гээд цаг давуулсан. Тэгээ одоо яг уулзах газараа хүлээж байна. За ингээд ямар ч дүүтэйгээ уулзлаа. Дүү минь ирлээ. Тэгээ бөө дүү минь ирсэн байна. Ээжигээ яаж баярлуул, хоёулаар нь яаж сургаж байгаа юу өгвөл зүгээрээ гэж ярилцлаа. Тэгээ одоо дүүгээс сонсъё те. Яг тэр чаад уцаа. Тэгээ битэр уцаа авч өгөр боллоо. За санхүү өгөх юм бол ийм байгаа. Би энэ ажлынхандаа нэг ийм ихч байд юм байна гэд YouTube-с үзсэн гэд хэлээд ажлынхандаа бичлэгийг үзүүлсэн чи манай ажлынхан айгуугаа уриалахнаар хүлээж аваад тэгээ бид нар бас нэг өдрийн цалин цуглуулсан байгаа. Нэг өдрийн цалинчтэй тэгээл бас нэг 10 20 20 тэгэл хүн болгон сэтгэлээс нэг хэдэн төр цуглуулаа. Тэгээд тийм амар үнэтэй мэт уцаа авч өгч чадсангүй те. Тэг боломжтой л тааруулж хүнчлийнхээ ирэл хүлээж иж энэ нэр. Гэтэ яг хүн баярлуулна гэдэг утгаараа гоё юм. Дуутан тэгээд хэлгээд авчлаа. Тэгээ одоо эхлэлгүүр ороод өнөөдөр баяр өдөр юм чинь юу байна? Торт авна. Тэгээд би бас цэцэг авч өгье гэж бодож байна. За энэ шууд нүдэнд таслаа. Энийг аав энэ торт те. Энэ ямар энэ гоё юм. Энэ тортыг үзсаа. Баярын өдөр юм чинь торт байхгүй болохгүй. Торт авч цэцэг аавна. За амар гүсгэл амар гоё байна. Идэлээ. Дандаа дүүж авах гэдэг байна. Тэгээ. 3 хэлбэл. За 5 лил чи хэд болох вэ? 19. Тэгэхээр яг мөнгөнд тааруул лил аавна гэхээр бол яахгүй байна уу? 3 шиг лил болчиход амар баг жоох харагдана. Нийт юм хүнд гоё сэсэг өгч юм чинь гоё юм дүүрэн байвал гоё харагдана те. Тэгж одоо шууд яач юу? Хүн амтнаас мөнгө зүг зээлээд хоёлаа ярьж байгаа. За өнөр нь бол бүр вау байна да. За дүүгээ ээж ихрээ явъя.
хариулах завгүй яваа тэнэг хэн хүн амаараа сүүлийн ээлжийг баярлуулж чадаагүй байна тэгээд дүүтэй холбогдож байгаад эмэгтэйчтэй баяраар дүүгийнхаа ээжийг бас нийлж хагаад баярлал тэгээд дүү цаанал тавиад ингээ ирсэн юм аа гэж. Баярын мэнд төргий. Тэгээ миний нөгөө энэ та нөгөө бичлэгэн дээр хэлсэн байсан. Нэг 3 хүүхэдтэй л ингээд нэг гой боловсролтой болгочвол хичээх нь ингээ хэрэг өгөх гээд байна гэдэг. Тэгээд одоо дүү нэг юм сургуулийн ширнээ суудсан болцгоо гэдэг юм одоо миний сайн дураараа ажилтдаг сүндэгээ сан байдаг. Тэнд тэрнээс ийм одоо аян зохион байгуулж төсөл хэрэгжүүлж байгаа юм. Тэгээд тэрнийхээ хамгийн ихний эрхийн бичиг одоо хувийн хөгжлийн хөтөлбөрийн хамгийн ихний эрхийн бичиг нь ингээд хүүдэн баг хүүднийг ингээд гадуулж байна гэж. За ах юм. За сайн сураарай. За. За тэгээд дүү сэтгэл амар байна. Сэтгэл аяа өндөр бай. Одоо хэлээс сандраад гасаалглаа. Тийм. Ээч бас амар байна. За хийх чинь сэтгэл амар байна. Бүр гайхлаа штэ хүүгээ. Бахын бариад тараад ирэхээр юу лээ л гэж бод. Тэстэй баярлуулаа гэж бодод амар гоё юм битүү чи бас. Хараад яг зүгээр дагаал үйлчих чи зүгээр. Цэцэг мэцэг авчихсан зээгүү штэ. Яаж нэг гоё нэртэй. Хүүхэд том нөөхдүүд ч одоо том болоод сайхан болж ин дөө. Баг ахт нь хэцүү л гэдэг одоо ч нэг үе явах. Санаа хөө өстой ухаантай хөө хэлээ хамт явахад. Аюу гоё юм амар өстой хөрхөн. Өстой сайн хүмүүстээ өнөө гоё хүмүүжсэн мөлий гэж. Сайн дүү хэлээ. Өстой сайн. Миний хүүхдүүдийг хүмүүс эцэггүй хүүхдийн талгаа том гэж хэлэх үе гэж боддог байсан юм бий. Хатуул хүмүүжүүлсэн тий. Тийм ээ. Аюу ухаантай хөө хэлээ тэгээд. Та билээ задлаа хүүн нөгөө сонгож авсан тий. За. Хүүн сонгож авсан. Чи утас юм уу? Хүүн тэнийг ата. Ээж минь ингээ орой өчс ингээд санаа зовоод байдаг юм аа гэд. Ямар гоё юм бэ? Ингээд яаж астдаг юм бэ чи? Ангидож дуулсан эцэнтэй хүүхдүүдтэй л юм бариул хансан гэж боддог шүү дээ. Гоё. Тэнийг ашиглах гэж хэсэгтэй л баган манарна. Ямар Тэгээд за зүтгүр зөксөж дуусчихж. Тэгээд дурсан зорилгоо хүрлээ шүү дээ. За өвтөч ингээд хичээгээ яриад баярлууллаа. Тэгээд зорьсон зорилготой хүрлээ. Тэгээд амар маш сэтгэл бол амар дүүрэн байна. Тэгээд одоо би яг бас өөрөө ингээд тэлтэнд орчоод байна. Бас юу хэлэх юм мэддэггүй. Яа. За хатаад нэг тавьшраад үзгээ авсаа авах болж байна. За энэ бол ямар нэгэн одоо ашиг юм сонирхлын төлөө биш. Одоо би зүгээр л найзтайгаа нэлээл залуу хүний хувьд тэр их чиг одоо видео тэр одоо өдөрлөгч юм видео фэйсбүүкээс үзэл ингээл ирлээ тэгээд зөрсөөр өмнөхөр сайхан бүтлээ тэгээ одоо ингээ харахад бол чи нэг уулан дээр амьдтай юм байна. Энд чинь ингээд хотод ингээд харагдсан. Тэгээд ийм нөхцөл ингээд хоёр хүүхдээ ингээ маш сайхан хүмүүжүүлээд ингээ явж байгаа өдөрлөгч юм хэрэг бахарч байна. Тэгээд залуучуудаа нэг нэгтгэхгүй хоёр хоёрдохгүй. Тэгээ бидний нийгэмд бол ийм одоо өдөрлөгч юм дайчин өсгөөчүүд зөндөө байгаа. Тэгэхээр хэдүүлээ ингээд сайхан сэтгэлээрээ л тусцгаая. Их баг гэхгүйгээр. Энийг л хамаас уриалж хүсэж байна. Тэтгэж хариулах завгүй яваа тэнэг хэн